Сайн байцгаана уу үзэгсэлэн төгөлдөр мангонууд минь ээ. Та нар чинь бүр 7 дугаар ангигүй бол үхэх нэ. За тэгээ Has Been Hotel Season 2-ын 7 дугаар анги. За эхний үзэгдэл нь болохоор манай Lucifer нэг газар руу очиж байгаа харагддаг. За өмнө ангийг санаж байгаа байлгүй дээ. Яагаад гэвэл өмнө ангид чинь Charlie Lucifer энэ локейшн руу хүрээд иргээд утсаар хэлсэн мэт шүү дээ. Тэгээ нөгөө тэнийг юм чинь аваачаад тэнд байсан X тэмдэглэгийн дээр очиод "Оо Charlie тоглоод байгаа юм уу? Би энд гიშгэх ёстой юм уу?" гэж тэнэгтжгаад Vox-берийг татдаг. Vox гэж Vox их зэгүн заяа. Catfish замаар аваачаад Lucifer-ыг хуурчж байгаа байхгүй юу? Тэгээ Lucifer чинь "За намайг 50 явуулчих. Би чамайг яах ч үгсэн чинь цаана наалаас дээр бүр хөв төвлөнтэйгээ эвлэрсэн сууж яадаг." Тэгээ ямар сурсан цаг сураар бож чадах биш. Энэ хоёр маань хэрэлдээд эхэлдэг. Брэ. Тэгээ хэрэлцэнд нь бас манай Vox жоохон тийрнэ. За ер нь Vox өнцгөөс бодъё л доо. Чи ингээд хүн хулгайлчлаа те. Бүр хоёр хүн хулгайлчлаа. Тэр хоёр нь хоорондоо хэрэлдээд ивэл чи яах вэ? Valuable crash out. Би Carmela-тай нэг зэвсэг хийж байгаа. Хингинэ. Тэгэхээр тэр бол хинт чамаагаа өгшөө. Ийм аяар яриад усаад тэгээд Lucifer-ыг дээшээ гээд хөөрөх шиг мэдгүй хөөргөх гэх юм уу. Ингиж нэг дээшлээд ингээ зэвсгэн дотор игээдэгдэг. За манай Вик-ийн нэртэй K-pop хамтлагийн од Vox аяад. За тоглосон. Vox-ийн тэгээ Brighter гэдэг дуу явааддаг. And remember, trust us with your weather. You want newer, you want bigger, you want brighter. Тэгээ Vox ч ойлгомжтой юм уу да. Би ч гэсэн ингээд үххийнхээ өмнө баахан усан дээр гисгээд нойтой амьстай үхчихсэн байсан бол би там руу очих л байсан. Тэгээд там руу очиод би ч гэсэн хорон санаат болох л байсан. Угаасаа нойтой амьстай үхнэ гэдэг чи юу гэсэн үг нойтой амьс? Тэгээд чи өмнө анги дээр Charlie уурлаа Lucifer-ыг хөөгөө явуулсан штэ. Тэрэндээ одоо гимшээд Lucifer руу залгаад идэг. Гэтэ угаасаа Lucifer баригдсан юм чи яаж чадах вэ? Тэгээд Vox Tech-с announcement явуулсан чи хэн яриа өгжсэн гэж бодож ин та нар. Өмнө анги сандаа Angel Dust. Өмнө ангид Vox томсдуулсан штэ. Тэр чихтэй тэгээд жочид бодлыг амар муу гэд яриад идэг. Тэгээд манай зэвсэг ер нь бол Devajin руу харамхад бэлэн болсон байдаг аа. Та нар яг энэ хүүрийг юу хийх гээд байгааг таамаглаж чадчихна уу? Мэдээж. Анхны страйка Devajin руу явуулдаг. Нөгөө 2 дугаар ангид хийгээд хамгаалт байхгүй. Угаасаа Lucifer-ийн хүчийг авч байгаа болохоор үнэхээр л хүчтэй байгаа. За нэгэн тэгээ хамгаалтын ханыг нь нэвтэлсэн юм чинь одоо тэгээд хамаг телевизэн хакер даад тийм ээ. Бид нэр чинь очиж суурьшиж магадгүй эсэргүүцэл бид нар танараас олуулаа гэж сүрдүүлээд байгаа юм шиг байлээ. Одоо Vox бол ингээд шууд ил тайн зарлчихсан болохоор Sarah хамаг их ачаал очиж байгаа. Charlie ч бас хөөрхий амар их паниктдаг. Эднэр өштэй манай ангийнхан багшийг ангиас гарсны дараа юм шиг л сонсогдож байна. Тэгээ Panchis гэж бас амар хөөрхөн заяа. Sarah дээр ингээд 50 тохиолгоо очдог. Мэдээж нэг их дууг тавьж болохгүйг та нар мэдж байгаа. Copyright. Хэрэг та нарын хажууд ийм Sir Panchis-ийн хүн байгаа гэвэл наалтан бачиг наагаад авах. Vox ч яг нөгөө талд дайрсан бичлэгээр replayed үзээд идэг. Гол нь тэр Devajin руу дайрна гэдгээ Velvet юм уу Valentino-д ч хэлээгүй байсан байдаг. Тэгээд нөгөө юм нь бол энэ хоёртойгоо ингээ хамтарч ажиллаад байгаа шүү дээ. Тэрнийхэн кредитийг зөвхөн би хийж байгаа гэд авах гээд идэм билээ. Тэрэн дээр нөгөө нэг бидний момент биш гэж юу гэд Velvet нэг тэгдэг сануулдаг. Oh hell nah. If this motherfucking deer is staring at me while I was asleep, I'm calling the fucking priest. And I'm not Christian, I'm Hellenist. За тэгээд манай Alistair чинь хийж чаддаг ганц зүйлээ хийн. Vox-ыг өдөх. Би чамайг дийлсэн штт. Найзынхаа тусламжтайгаар. Би бас Lucifer-ыг бариад авсан штт. Хулгайлагдсан мэдээллийн ачаар. Би Devajin цөмөлсөн. Carmela-гийн хийжсэн бууны ачаар. Alistair, stop, you motherfucker. Энэ хөл нь яагаад байгаа юм бэ? Чамайг өгчөнгүүд би угаасаа суллагдана. Үзэн хэлээ. Тэр чамах юм аа. За манай Devajin-гийн талд чинь Sarah би өөрийнхөө шийдвэрийг гаргалаа гэж ороод ирдэг. Тэр сонголт нь болохоор тамийн талаас дайрахад ганцхан өнөг үлдчихсэн гэд угаасаа Lute-д хийд өгж байгаа. Тэгээд Lute яг гуяа алгадаж баярлал нисч очоод дайнаа эхлүүлэх гэсэн чинь тэдний хүлээж гэж хэлдэг. Sarah болохоор энэ бүхнийг Emily-гийн гарт өгж байгаа. Жочид бодолд болохоор цаана Charlie бүр ингээд үхэх гэж байгаа юмтай наан нь Vagi бүр ингээд за одоо энийг бэлд тэрийг бэлд гэсэн хөөр хийдөө яана тэр
Харин Baxter-ыг нөгөө нэг үдээ гагнжийн хооронд Cherry хурж ирсэн. Angel гадаа байхад яах гээд байгаа юм гэсэн чинь араас нь Hansk нэмэгдээд Тиншүүд гадаа яг юу болох гэж байгаа дээр бид Angel-ыг авчрах хэрэгтэй гэж утгатай юм хэлээд байдаг. Тэгээ бас Charlie-гийн утсан дээр дуудлага ирээд Charlie тэрийг ээжийг ингээд андуураад ээж гэсэн чинь Vox угаас уцыг нь хакертсан байдаг. Яагаад Charlie руу залгасан бэ гэхлээр маргааш нэг парти шиг юм зохиож байгаа юм л да. Тэр нь Charlie үрж байгаа гэсэн. Charlie Lucifer-ийн тухайн асуусан чинь аав чинь тэрэнд ирэн дээ гэж бичдэг. Угаасаа язмаа та нар мэдж байгаа. Ваги тийш нь явуулахыг хүсэхгүй байгаа ч Charlie угаасаа ямар сонголт байхгүй. За яг ингэж хийжсэн чи Emily хурж ирээд тэгтгээ. Яа энэ хүүхдийг одоо яа да. Шалчиц. Тэгээ Sarah Redemption гэдэг зүйлд итгэдэг болсон одоо туслахад бэлэн эдэрэг хэлсэн чи Ваги болохоор Vox одоо хүссэн бүхнээ авчихсан. Тийм болохоор одоо хідүүлээ яанда гэсэн цаана бид над шиг ингэж хэлэхгүй л дээ. Гэтэ яг ийм аятал зүйл хэлдэг. Манай Baxter чинь тэгээд Vox-Tech ажилладаг байсан шүү дээ. Тэр үедээ харин тэр технологиг нь зохион бүтээж ирсэн билээ. Тэгэхээр одоо биднэрт хамгийн хэрэгтэй хүн нь болж байгаа. Тэр нь болохоор Charlie чи өөрийнхөө ажлыг алдаад ч хамаагүй биднэрт ингээд туслах юм уу гэсэн чи нефтийн хийдэг бүх юмыг ингээд хэлснэ. Тэр нь ингээд бид нарыг сайн найзууд болгож чадж байгаа үстэй. Тэгэхээр би тусалнаа гэдэг. Яа энэ хоёрыг би шиплээд эхэлсэн шүү. Угаасаа шиплдэг байсан л да. Гэхдээ манай Baxter шууд Devajin-гаас лайв стрим хийж чадахгүй мөлий. Тэгэхээр Devajin-д байгаа нэг хүн нь Baxter-д там руу туслах ёстой гэсэн үг. Тэр нь одоо мэдээ Serpentious. Тэгэл when I think about the future гэдэг явдаг юм да. Би дуртай хэсгүүдээ оруулах юм. When I think about the future, I see my favorite face. Once I get up there, you will find. Storms coming, I'm so fucking scared. What's gonna happen when we go down there? And pray the coming days not our last one. За ингээд та нарын хүсүүлээгээд байсан 7 дугаар анги дууслаа. За ингээд мундаг хөхт болоод лайк, subscribe дараарай.